Би Япон хүн. Намайг Тамир гэдэг Монгол Улсын их сургуулийн төвчнөр байна. За сайн бацхан уу Имою Монгол подкастын дараагийн дугаар хэлж байна. За Икигай гэдэг номын сэдвээс бид нэр сэдвлэн Өмнөгов аймгийн Галанцэг хотоос бэлтгэн хүргэж байна. За зочид маань манай лабораторийн байгаа профессор Японоос ирсэн Томоко Накано багш байгаа. Мөн манай лабораторийн судлаач Тамир байгаа. За манай оюутан буюу үлзий нэр оролцож байна. За тэгээ Икигайын тухай ярилцъя. Тэгээ эхний ээлжинд Томоко-сан өөрийгөө танилцуулах уу? Сайн байна уу? Миний нэр Томоко Накано. Би Япон хүн. Би researcher. За дараагийн хүн. Сайн байцгаана уу? Намайг Тамир гэдэг. Би судлаачаа. За сайн байцгаана уу? Намайг буюу үлзий гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн цагуурын ангийн 4-р төвчнөр байна. За тэгээд их сайн хүмүүс ингээд ирсэн байгаа. Тэгээ Икигай гэдэг болохоор Японы нэг урт удаан амьдрах, аз жаргалтай амьдрах тэр нэг урлагийн талаар, тэ амьдрах ухааны талаар байгаа. За тэгэхээр Икигайын талаар юу болох талаар хэдүүлээ ярилцъя. За Накано-сан Икигай ваどういうものですかね？生きがいは、人生の、目的じゃないけれども、自分が一生懸命やって、それで満足感を得られるもの。目的ではないですか？зорилго бол биш те. Амьдралын зорилго бол биш. Гэхдээ өөрөө ингээд те өөрийгөө дайчлаад хийгээд те. 目的ではないと思うな。私にとってはね。でも、生きがいがあると、人生が豊かになる。生きていく意味を見出せる。Тэгээд ихгайтэй байх юм бол ерөнхийдөө амьдрал аягүй тийм сайхан тийм нэг юм амгалан гэх юм сэтгэл хангалуун байдалд хүрнэ гэж байна. Тэг хүн болго ерөнхийдөө амьдрах ихгайтэй байх юм аягүй хэрэгтэй гэж. За тэгээд сайн хэлээ л дээ. Миний хувьд гэж хэлээд миний өөрийнх нь болоо ямар ч гэсэн зорилго биш. Гэхдээ ер нь зөв амьдрах тэр талаасаа юм болов гэж ойлгож байна гэдэг чинь. Тэгэхээр хүний хувьд бас өөр гэсэн талаас нь авч үздэг байж болох юм. だからなんか生きがいはなんか人生きがいのなんかなんていうかイメージが人とちょっと変わりがあるんですか？人と例えば、人によっては子供が生きがいの人もいます。子供を育てることが生きがいの人もいます。でもそれだと子供が成長して離れてしまうと、生きがいがなくなってしまって、その後すごく寂しくなってしまう人もいるから、子供だけに生きがいを求めるのは、良くないんじゃないかなって思っています。За тийм тэгэхээр энэ дээр бас аюул сонирхолтой болох чинь. За тийм хүний үед икигай гэдэг нь бол өөр байдаг гэдэг чинь. Тэгээ зарим хүмүүс хэм бол одоо ерөөсөө л хүүхэд те өөрийнх нь хүүхдэн ч юм уу те өөрийнх нь икигай болсон те одоо амьдралын утга учир нь болсон ч юм уу тийм байдаг. Гэтэ нөгөө хүүхэд нь өсөө том болоод явцсан хойно тэр нөгөө сайхан аз жаргалнаа те алга болчих ч юм уу те. Тэгэхээр тэр бол тиймэрхүү байдлын икигайтай байх бол тийм сайн зүйл биш ээ гэж. Тэгэхээр айлхаар икигайг болохоор нэг насан туршид ингээд дагаж явах юм л байвал те. なんか一生なんか人生のねでなんか変わらないものをする。でもその年齢によって、ある時は子供が生きがいでもいいし、その後はこうボランティアみたいなのでもいいし、あるいはこう自分がどこかに行って綺麗な景色を見ることが生きがいで次から次とこう旅行するのもと思う。いろんなこう自分の生きている意味を肯定的に捉えられるもの。
Би бас юу яалаа л да. Тийм богинохон ч юм уу тийм биш ингээд амьдралын туршид нь юм байвал байх ч юм уу хувирахгүйгээр тийм сэтгэл хангалуун байдлыг өгөх тэр зүйлийг икигай гэж сонгож авах юм болов уу гэсэн. Бас яг тийм юм шиг байна. Ерөнхийдөө яг уу тухайн амьдралын нөгөө нэг үеуд байдаг штэ тий улирлууд тий тэр дээрээ өөр ингэсэн тийм нөгөө нэг өөрийн ингээд урагш хөдлөх хүчээ олж авах тэр зүйлээ хараад дараа юм бол бас мэдээж бид нэр одооноос ахуулаад 10 жилийн дараа ямар нөхцөл ямар орчин байхаач мэдгүй тий тухайн хүн яаж өөрчлөгдөхөө мэдэхгүй учраас тий тэгэхээр бас ер нь гэтээ тухайн икигай юм болохоор айлхаар тэрнээсээ баяр баясгалыг аваад өөрийнхөө амьдрах тийм хүчээ олж авах тийм зүйлийг талаасаа юм байна гэж бас ойлголоо. За тэгэхээр хаашиж одоо гэж шиё. За тэгэхээр манай оюутны хувьд тэгэхээр одоо ялангуяа энэ залуу хүүхдүүдийн хувьд тэгэхээр юуны төлөө амьдарч бидний ярьдаг шиг юуны төлөө амьдарч байна гэдэг ч юм уу тийм. Тэгээд би жоохон залуучуудын хөвшин сэтгэл хийдэг юм шиг байна. Миний хувьд л яг одоо яг миний амьдарч байгаа төвшин гэх юм л дунд дэргэн байгаа шүү дээ. Яг сургуультай сураад ингээд би болохоор миний хүүхдүүд одоо яг хүссэн юм өөр юм болгоос чадах үед тийм хүү байгаас миний хүүхдүүд миний төвшнөөс илүү байгаас гэж тийшэл жоохон тэмүүлэл өөр хүүхдүүд ирээдүйд хүүхдүүдийнхээ амьдрах орчин эсвэл амьдрах нөхцөлийн илүү өөрөөсөө бүр илүү байлахаар тийм хүн үйл зарж байна. Тэгэхээр тхийн тулд ямар хөө байх? Тхийн тулд миний хувьд бол яг боловсрол нэгдүгээрт гэж үзэж байгаа. Тэгээд сайн сураад мэргэжлээ дэвшлүүлж дараагийн төвшөндөө хүрээд тэгээд бас арс Монгол Улсын иргэн гэсэн утгаараа Монгол улстай ч юм уу эсвэл ямар нэгэн одоо яг өөрийнхөө салбарт ч юм ямар нэгэн үлдээх үз бас дайжгүй тиймэрхүү юм сураад тэгэл хүүхдүүд хайрууд үзэхтэй хадл ерөнхийдөө таарцуулах. Тэгээ боловсрлоо айгу сайн авчих юм бол хүн ер нь цаашаа гайгүй авчих хаа л гэж боддог. За тамираа болохоор за одоо тэгээ юу гэж хэлэх юм бэ? Одоо би өөрийнхөө тодорхойлох тэр бас юуг байна тохондоо бас хэлэх юм болдохгүй. За тэгж жаад заална. За тэг сараанд нь орохоор тий. За тэгэхээр ерөнхийдөө икигай ярихад түрүү Накано-сан хэлснээр тий икигай гэдэг бол зорилго биш ээ гэж бас нэг хэлээд байгаа байхгүй тий. Тэгэхээр би тэгэд нэг икигай гэхээр нэг жоохон зорилго тал руу баярчих гэл байна л да. Тэгэхээр бас жоохон яг арга бас жоохон судлах хэрэгтэй юм байна. Тийм ээ? За. Тэгээ бас нэг ийм юунаас нь хасан нөгөө номон дээрээс ч гэсэн байсан. Ерөнхийдөө нэг юм баг. Одоо жишээлбэл өөрийн чинь тийм үү фашн гэж ярьдаг шүү дээ тий. Өөрийн чинь хөдөлгдөг хүсэл тэмүүллийн юм тийм үү тий. Нэг юм хийхгүй л нэг ингээл яадаг ч юм уу тий. Тэгчхэнсэн ингэчээсэн эсвэл нэг тийж байнга ярьдаг юм чинь ч юм уу. Тиймэрхүү юм. Тэр айгуу чухал. За тэгээд тэрнийхээ дээрээс нь болохоор тэрийг олох. Тэгээд дээрээс нь болохоор таалантаа олох. Таалант. За тэгээд дараа нь болохоор тэр таалант чинь болохоор яах вэ гэхээр дэлхийн ч юм уу те нийгмийн хүмүүсийг хэрэгцээг хангахаар байх гэсэн. Ер нь ийм юмны л ингээд нэг юм огтлцлийн цэг гэсгийг икигай гэж хэлээд байгаа шүү. Икигай гэж. Май読んでたらそういう話です。икигайはかばってるものですよね。4つのもの。1つはパッションで、パッションで、タレント。その人のタレントで、必要さというか、みんな、周りの人が欲しがってるもの、あるいはそれでサービスできるもので、そういうものを重なってる、その、中心が、生きがい。そういう生きがいがあると、それが見つけられると、すごくいいと思います。はい。多分、そう、それ見つけるためにみんなね。そう。それが、
なかなか見つからなくって、みんな一生懸命になってるわけじゃないけれども、どうやってどうやって生きていこうかって考える人が多いと思う。そう。まさにパッションとタレントとそのネセシティみたいなのが、重なってる生きがいが見つけられたら、すごくいい。はい。зөв. За тийм. Тэгэхээр энэ нөгөө өмнө унсан юм дээрс болохоор яг нахна сантаа санал нийлж байна л да. Энэ нөгөө өөрийн чинь хүсэл тэмүүлэл те фашн юм яг өөрийн чинь хөдөлгөөтэй галт тэмүүлж юу вэ? Тэрийг болоод тэрэн дотор чинь яг одоо жишээл би айгу би эста дуулах дуртайсэн ямар ч дуулах авьяасгүй. Тай сой нэг пашн модтэй юм уу? Тэгэхээр ямар нэгэн тэр талын те дуулах авьяасгүй бол тэгэхээр тэр чинь болохоор тэр хүний икигай болох ямарч боломжгүй тийм болох жишээ. Энэ болгоно ингэж нийлсэн байх хэрэгтэй. Игчнээ одоо жишээлбэл хүсэл тэмүүлэл тааланд хоёр нь нийлээд гэсэн байлаа гэхэд тэр чинь нөгөө нэг бусад улсууд тийм үү те хүлээж авах боломж нь юу байх юм те. Одоо бүр ингээ худалдаад авъя гэдэг ч юм уу те. Өгөөч гэдэг. Тэгээд тэрийг чи өөр ингээ бүр ингээ сервис маягаар үйлчлэх маягаар хийхтэй. Тийм байдалтай байх юм бол тэр хэсгийн яг тэр нөгөө энэ бүгдийг давхсаж байгаа давхцлын дээр огцлын те тэр сегментийн ихгай гэж хэлээд болж тарж байна. Гэхдээ Накана-сан сая хэлдгээр болохоор яг л энийг олохын төлөө хүн болгоо ингэж явдаг гэж юм л да тий. Тэр энийг олохгүй бол нэг хэсэг нь бол одоо жишээл хэрхэн яаж амьдрах уу гэдэг ч юм уу тий. Харгаа олдог. Зарим нэг нь болохоор одоо амьдрах тийм үү тий. Зүгээр нэг өдөр өнгөрөөсөн ч юм уу тий. Тиймэрхүү нөхцөл рүү орох хандлага аюул гарч ирдэг. Тэгэхээр энийг гэхдээ олоход бас тийм аюул амархан биш тий. Ингээл юм руугаа ингээл урагшлал ингээл яж байгаа. Аяанда энэ чинь гол нь ер нь бол ялагдах эсвэл юм шиг байна тий. Дикирудаке мицкиро ёни не камбатауга неでもなかなか見つけるのは難しい。そう、見つけるのは難しい。特にタレントが、ね、いいものを、自分がどういういいものを持っているのかっていうのを見つけられない時もあるし、その、ね、自分の好きなものと、その能力が違っている時もあるし、そこは難しい。だからその3つが重なった生きがいを持っている人は日本人でも少なくって、例えばパッションだけ、自分が好きなものが生きがいだったりとか、あるいは人の役に立つことは、とても自分を満足させてくれるので、人の役に立つことに生きがいを見つけたりとか。そうですね。だからその3つが重ならないところでも生きがいがある人もいるんだけれども、ただ、その3つが重なっている方が絶対にいいというか、そうですね。自分の生き方として良いと思います。そうですね. 네, тэгэхээр ерөнхийдөө Япончууд ч гэсэн те дотор нь ингээд энэ гуруулаа ч юм уу те бусдын одоо нэмэр болох те хэрэгцээтэй байх энэ нэг ихгай олсон тэгээ дээрээс нь болохоор тэрнээ мэдээж тийм үү чадaltaй те чадвартай тэр таленттай байх тэгээ тэрийг хийх одоо хүсэл тэмүүлэлтэй байх гэх чинь энэ бүгд давхцсан хүмүүс ховор байдаг гэж юм л та ховор байдаг. Гэхдээ мэдээж энийг олохын төлөө ер нь бол явах хэрэгтэй юм байна. Өнөө маргааш болохоос илүү. Тэгээ энийг хэрхэн яаж олох вэ гэдэг тал дээр бас нэлээх хүмүүсийн санал онол байдаг юм шиг байна. За тэгэхээр өмнө болохоор бас нэг үнсэн юм байсан л да. Тэн дээр болохоор яасан тэр нэг залууなんか前、もう一つのなんか人がどうやって自分の生きがいを見つけたってそういう話して、その話に、なんか、生き方が、なんかみんなになんかそういう、なんか、ミーニングフルって、そういう、生き方すると、もう一つのは、なんか、できるだけ、なんか、リッチではないんですけど、satisfactory life ですよね。なんか、お金足りないとか。なんて言うそれが日本語で。お金
бимбоなんか貧乏のコントラスト。コントラスト。豊かな。そうそう、豊かな。そう、幸せにね、生きられるっていうのは、すごく難しいと思う。お金だけでもないし、何が幸せかを探すもとても大事。Тийм. Тэгэхээр энэ нөгөө нэг хигая хэрхэн яаж олох вэ гэдэг дээр нэг залуугийн бичсэн блог байсан. Тэрийг олж уншсан. Тэгэхээр энэ ч гэсэн энэ залуугийн блог төрсэн миний тэр бас адилхан юм санагдсан. Тухайн залуу яасан гэхээр ерөнхийдөө утга учиртай амьдрмаар байдаг. Одоо бусдад хэрэгтэй тий. Нийгэмд тустай тий. Ийм хиймээр байдаг. Тэгсэрний хажуугаас айлхаар хангалуун бас амьдралыг бас хүсэж байдаг тий. Ямар нэгэн зүйл үүсэхгүй. Тэгэхээр аль нэг талын нэг юм хаяад эсвэл аль ерөн ч нэг сонголт хиймээр ч юм шиг тиймэрхүү байдалд ороод за тэгээд мөнгөний хаанаас хөслөө мөнгө ганцхан тийм мөнгнөөс аз жаргалыг олж авдсан байна гэдгийг бол олж авсан одоо мэдэрсэн гэх юм уу та. Тэгэхээр икигайын санаа болохоор ямар нэг юм өөр хооронд нэрээс салгаж болохгүй энэ икигай мөхтөцсөн нэг全部つながってる金とその意味がある生き方とか、あるいはそのタレントとか全部つながりがある。別々にしちゃだからなんかねそうなんかхоёр тулаа хөөсөн гэдэг шиг те тус нь бүгдийг ингээд салгачих юм бол тийм чиглэлд учраас энэ бүгдийг ингээд нэг өмнө хэлсэн те ингээд чүүшин нэ гасанаатай сүрүү. Тийм бол олох хэрэгтэй гэсэн. За тэгэхээр нөгөө Стив Джобсын талаар бас нэг Стив Джобс гаなんかもともとがSteve Jobsのホビーなのか、なんかSteve JobsなんかAppleね、Appleってすごい有名ね。で、日本に行ってても、すごいいい形してる、なんか、カップとか、そういうものを買ったり、そうしたり、ものがあったらしい。で、それがすごい、なんか、そういういい形してる、なんかそういうものに興味があったのは、それ、インスパイアされて、そういう、もともと彼のそのパッションが、それ、新しいものとか、で、できるだけなんというかね、素敵なね、素敵なもの。Тэгэхээр Стив Джобс болохоор ерөнхийдөө айгуу тийм нарийн чамин тийм анган гэдэг ч юм уу айгуу тийм гоё үзэсгэлэнтэй юм руу айгуу явдаг байсан. Одоо сонирхдаг байсан гэсэн тийм нэг пашнтэй одоо өөрийнхөө хүсэл тэмүүлэн тийм байсан гэж бас үздэг. Тэгэхээр юу гэхээр зүгээр одоо жишээлбэл Японд штат гэхэд айгуу гоё ганган чамин хийцтэй аяг тавны цуглуулах ч юм уу тийм дандаа тийм юм дээр. Тэр бол хүмүүс нөгөө харахад ерөнхийдөө нэг ийм цуглуулдаг хүн байна л гэж хардаг тий. Гэтэ гол нь тэрийг айгуу тийм нэг ажиглаж тий харах хэрэгтэй юм шиг. Би юу руу илүү их тий төлөхгүй ингэж тий татагдаад байна юм гэдэг. Тэр тэнцээс болохоор яг хөө тийм юм яхаа чинь одоо энэ хэрэгжилж байгаа iPhone гэдэг чинь айгуу тийм ер нь бол айгуу гоё ганган чамин гэдэг чинь юм ингээ орцсон тий тийм үстэй тий тийм байгаа штэ. Тэр талынхаа юм ярьсан. Тэгэхээр иймэрхүү байдлаар өөрсдийнхөө юунд илүү татагч юм гэдгийг олж авах. Бас нэг арга байдаг юм шиг байна. Тэгээд тэрийг хэрхэн яаж бусдад илэрхийлэх вэ гэдэг арга олох хэрэгтэй. За бас нөгөө талаас болохоор яг хөөхөр энэ нөгөө нэг өмнөх залуу хэлсэн утга учиртай тийм үү те амьдрал нөгөө талаас нь хангалуун амьдрал хоёрын ялын сонгох вэ гэдэг юм дээр хангалуунны сонгоё гэдэг өмнө онцгойлж байгаа. Тэгээ ерөөсөө хангалуун ганц мөнгө гэдэг бол тий амьдралын анс шиг биш юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгэхээр энэ юмыг бол салгаж болдго юм байна. Эргээд нөгөө икигайг судлаад ирэхэд ер нь бол бүх юм гээд нийлсэн тий миний нэгхийн тэр холбоотой байх хэвээр тийм нийл яг тэр гол зэгийг олохын төлөө байх хэвээр гэдэг юм дээр орох хэвээр. Тэгээ нөгөө талаас болохоор энээсээ тийм үү тий бус тусуудын хэрэгцээ нийцсэн байх учраас тэнцэнээс одоо өөрийнхөө тэр аяас өөрийнхөө одоо сэтгэл тийм үү те хөдөлмөр шингэсэн зүйлээ зараад
тэнцэнээсээ одоо тэр хангалуун амьдралыг бас олж авах гэсэн. Тийм юм байна. Тэгэхээр бидний нөгөө бодол нь болохоор нэг бол ажлыг нэг тусдан тавиад тийм мөнгөийг тусдан тавиад гэр бүлийг тусдан нэг отошны нэг хангаяа шигото ва шигото де кане ва кане де со бицүцүни вакетеру нуだからなんか例えば仕事ってなんかサラリーだけでそれ以上はあなたしたらなんかダメのなんかイメージするからそういうものもあったりだから結構変わってる考えあるんですよ。そう。生きがいのことはすごい必要かな。生きがいのちゃんとわかるのはいいかな。とりあえずでも仕事が生きがいになると、仕事を生きがいにできると、とてもこう、効率がいいって言ったらおかしいけれども、自分の好きなことをやって、仕事で毎日やってると、能力も上がってきて、それでお金も稼ぐことができて、それだけしか見えないとダメだけれども、だから若い人には、例えば自分の子供にも、やっぱり好きなことを見つけて、それを仕事にすると、いいよって。自分が何をして生きていきたいのか、大学生ぐらいの時に考えてほしいなって、思うんですよ。伝えてください。ちょうどボイナーは私の娘と同じ年なので。ボイナー、中野さんにахынтай дээ. ижлэх настай. Тэ? Тэгээд залуучууд ерөнхийдөө хэлэхэд хиний ээлжинд яг нэг дуртай юунд илүү одоо тий дурлж чинь трийг олж аваад трийгээ мэрэгчл болох тал руугаа ч юм уу байвал их зүгээр гэсэн тийм бол тэгэл дуртай ч юм аа хийн трийгээч ажиллаж трийгээрээ ажиллана тий тэрнээсээ ч мөнгө төгрөгөө олж ин гэд тэгээд яхаараа өглөө болгон эрт басах утга учраа олж аавна тэгээд эрч хүчтэйгээр өдөр амьдралыг ирч хүчтэйгээр авах гэсэн. Тийм л болох нь тийм икигай олноо л гэсэн. Тийм юу чинь энэ бас айгүй гоё зөвлөгөө. Тэ. За одоо тэгэхээр юу бодож байна вэ? За буюу үлзээ гэх юм. Тэ юм олох гэж чинь хэцүү юм шиг. Нэлээд юунд тутаасан скэн юм доо канаа тэちょっと見つけにくいみんなそう日本でいうのとは実際もあったことないюм бол тустай молоогүй л явж байгаа юм. Тэгэл баг хайж байгаа юм байна даа. скэн юм уу мэдсгэлээ мада мэдсгэлээないかな。日本人の若者も同じです。若者は、はい。田村さんは見つけてないよ。田村さんどうしますかいろんなことにでもチャレンジして、やっぱり自分が何してるのが一番こう、そういうこと、パッションがこう、情熱を傾けられるものを。で、花の写真が好きらしい。で、それがパッションになっちゃうんですか？自分でとりあえず好きだって、思えることがあって、ингээд байцны зураг авчихсан ч гэсэн ерөөсөө удахгүй.で、それがこう誰かの役に立ったりすると、もっとこう、そうですよね。За тэгээд цэцгийн зургууд аваад байлаа гэхэд тэр цэцгийн чинь зургууд нь хин нэгэнд хэрэгцээтэй ч юм уу те. Эсвэл яг зураг авах тэр зураг чи хин нэгэнд хэрэгцээтэй байдлаар ч юм уу. Тэр юу хаана. Тэр нь ингээд байх юм бол юм гэхийг ай. Чинь бас байж болно гэсэн. Тэгэхээр одоо жишээлбэл альбом зураг то альбом киноの本みたいななんかね。花のフラワーエンサイクロペディアみたいな。
でもそれは難しいな。売れないかな。どうかな。好きで、さらにそこにタレントが加わらないと、はい。ね、難しいんですよ。Тэгэхээр яг彼女前話したのは将来的の自分の子供たちがなんか結構今と比べると結構いい雰囲気のその育ち方したいってそういう。子供世代子供たちぐらいそういうで、そういう話で、一番最初の話です。そういうことじゃなくて、子供の育ち方のことなの？そうらしいかな。それでどうやってサクセスするかって聞いたら、エデュケーションが大事で、そういう話で、どう？最初に言ったけれども、日本でもやっぱり自分の子供に、生きがいを見出す人はたくさんいて、やっぱり子供がよく育ってほしい。で、将来的に子供がたくさんお金を稼げるような、高い教育を受けて、いい会社に入ってっていうことが、望む人はたくさんいます。талтай юм байна. Бүгдийг боловсрол талаасаа хүүхдүүдийг өсгөх талын багш ч юм уу тийм өсгөж. Тэгээд би нэг ерөөдөө сурахаар юм шиг зүгээр юу ном байж тээ. Ямар ч зураггүй ном тийм юм унших амьсан болсон шүү дээ. Зурагтай нэг жижигхэн цэцэгтэй ч юм уу. Ямар нэг мэдээ чанар тийм өндөртэй. なんか可愛らしいものが。キュートなものですね。ちっちゃいものつけて。この辺、なんか、カナにちょっと花とかつけたり、そういうした、なんか絵がついたものが好き。そういうものを作る。ерөнхийдөө日本人そうですよね。例えばこういうスマホのここにこう可愛くジュエリーをくっつけて細工をして、でそれを自分で売っている人とかもたくさんいるし。でもそれだけでこう自分の生活をすべて見られるようなお金が稼げるかっていうと、そうですね。よっぽど本当タレントがないと、才能があってみんながすごい素敵って思えるようなものが作れると、それだけで生きていけるけれども。すごい。олон тэгтээ нөгөө нэг одоо жишээлбэл иймэрхүү гоё ганган жижигсэж. За тиймэрхүү юм хийлээ. Эсвэл одоо энэ утасмцсан ингээд гойдог шүү дээ, тийм. Гойж ирэл. Тэгээд тэглээ гэхэд яг хоо байж болохын тиймэрхүү байдлаар жоо баг зэрэг нөтрөө болох юм те тийм. Гэхдээ байдлаар сурах. Жишээ нь ном дэвтрийг одоо хүмүүс би л том ном хамбал хараад уншмаар санагдчихтэй. Айгуу заалуудтай би ямар зүрх юм. Би жоохон сонирхолтой хүмүүсийг татад сурахад юм хүн юм.そうなるとやっぱり仕事は仕事でちゃんとお金を稼げる仕事について、自分の好きなものは趣味でやっていく。そうですね。っていうのは普通はそういう人がいますね。多い。多いか。多い。けれども、願わくば自分の好きなことが仕事になって、一生懸命やることで能力が高くなって、それでお金が稼げるようになると、いいなと思います。тиймэрхүү хобби маягийн бас нэг тийм одоо ажил хийгээд хоббиний ажил болсон ховор гинэ. Тэгэхээр ажил хийгээд тэнцээсээ сайлангаа аваад
хоббигоор яг хажуугаар нь тий ажлынхаа хажуугаар хийдэг. Тийм усуд аюух байдаг. Тэр бол яг энгийн нийтлэг усуд юм хэлбэр. Уг нь бол тийм икигай гэж хэлээд байгаа нь болохоор яг үнэхээр дуртай тэр хобби тий өөрөө чинь ингэж яадаг хөдөлгдөг тэр тий тэгээ тэрэндээ өөрөө аюу болж өгвөл шилдэг тий тэр хэмжээнд утсан байхаар ч юм тий. Тэгээд бусдад хэрэгцээтэй тийм бодлооч юм бол тэр л аюу тийм одоо спорт аа шүү дээ тий. Тэрийг олдсон ба тэгэл цав хугацааны ихэнд тэрэндээ ч улам дуртай юм чинь тий хийгээл юм хийх тусам мэдээж улам чадварлаг болно шүү дээ тий. Тэгсэн мэдээж нөгөө тэрийг одоо хэрэгцээтэй юм чинь төсөөсөө тавах нь ойлгомжтой. Тэгэхээр тэр бол ингээд нэгсний дундэршгүй өндрөг болно гэсэн амьдралын тий.ムンフさんの生きがいは何ですか？私の生きがいね。教えるの好き。そうですね。Би болохоор миний болохоор юу гэхээр ингээд судалгаа хийх айгүй амархан юмнаас өөдчихтэй. Тэр ингээд судалгаа тэгээд жоохон ингээд чаленж хийсэн тийм юм дуртай. Тэгээд дээрээс нь нөгөө нэг айгүй тийм хүн заах бас дуртай. Тийм. Тэр ингээд одоо жишээлбэл яг одоо байгаа юм маань ерөнхийдөө болж байгаа. Гэхдээ жоохон арай өөр ашигтай гэдэг ч юм уу тийм байдлаараа их юм бол одоо их сургууль ч юм уу тэг багшлаад нэг 20-12 өмнө зааснаас ч юм уу тэг баг одоо сүүлийн үед нэг юунууд аях онлайн сургалтууд аях гарч ирдэ шүү дээ тий. Тэгээ цаг магаа хэмнэх юу бис гэдэг ч юм уу иймэрхүү жоохон онлайн юмнуудаас оролцох зүгээр юм болох гэж бодоод байгаа. なんかそう教えるのは好きなんですけど、でもなんか一番好きなのはその何ですか、研究するのが好きですね。で、飽きちゃう人なので、なんか面白いで、なんか面白いですともうドンって入っちゃって、で、それでなんか何年経ってもそのまましちゃう、そういうものなので、でも、今の場合ね、ナムに、ね、先生だから、まあ、教えてるんですけど、でもなんか、時間と、なんか、他のものを思うと、なんか、意味がある生き方として、なんかオンラインのティーチングとか、それがいいかなって、そういう、なんか結構、飽きちゃうというんですか、それがなんか早いので、なんか、毎日同じもの話するのはちょっとそうらしい。だから、ちょっと、ちゃんとで、そんなものに、そう、したい。そうですね。だから、最近このオンラインで出たのはすごいいいかなって、ちょうど。で、オンラインティーチングでして、で、研究が、やった方がいい。じゃあ、中野さんの生きがいは何ですかね。私もそう、研究が好きなのは好き。どっちかっていうとあれかな。広い大自然の中に出るのが好き。だからモンゴルのああいう綺麗な風景を見るのが好き。草原の中で地平線から昇ってくるお日様と満天の星空と、そういうところにいるのが好き。だから研究はちょうどいい仕事。フィールドワークはちょうどいい仕事。そうですね。すごいね。朝も一番早く起きるし。айгуу дуртай тий. Өглөө яаш шүрсээс юм хийгээл тий. Юм уу яасан.すごい生き生きしてます。魅力的な。だからまあ大学の先生になったのは、すごく自分で幸せなことだと思うんですけれど、でもやっぱり
ムフさんも言ったように、どの仕事でも好きなことだけやってればいいというのはなくて、それに付随していろんな会議もいっぱいあるし、なんかこう、時間が自分のしたいことじゃないところに取られることもたくさんあるんですけれども、まあそれでも、バランスをとって、自分の好きなことができる時間と、まあ、しょうがないけれども、仕事としてやらなくちゃいけないことと、みんなひっくるめてこう、自分の人生の中で必要なことかなとは思います。はい、そうですね。なんか、そうしたら、なんか、好きなものだけやっちゃったらね、私、それ嫌いって言ったら、なんか、本当はそのもの好きだったら、なんか他の人の見るのも見た方がいいよね。で、それでそのもの、本当の好きなのね。Тэр нэг ганцхан би өстэй энэ талтай би энэс өөр юм хийхгүй гэж бас болохгүй тий. Тэгэхээр тэр болохоор яг ерөнхийдөө одоо жишээлбэл би ганцхан одоо жишээлбэл одоо судалгаа хийх чинь судалгаа хийгээд олонний өмнө гараад ч юм уу ийм хүмүүс хэлүүлээд ч юм уу эсвэл одоо хурал зулаанд оролцоо эсвэл одоо жишээлбэл өөр хин нэгэнтэй харилцаад гэдэг ч юм уу янз бүрийн заримд нь тэр болгоно хийх дургүй юм уу гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн би энэ тал дуртай би нэг л хийж гэн эсвэл би ганцхан мэдээ янзлал хийж гэн гэж юм уу тийм болохоор бас болохгүй. Үнэхээр дуртай гэдэг нь болохоор тэр нийцэд дуртай учраас тэр үнэхээр судалгааг бас хамтарч хийж байгаа үсээ бас бодоод тэрэнд нь одоо оролцоод явж байна гэдэг чинь тэр чинь жинхэнэ дуртай харагдана гэсэн үг шүү дээ. Дахин нэг гэсэн чинь өөр ч одоо юу гэж бодлоо. Не. で、その日本人の生きがいって、これ見て結構なんか元気が出るよね、生きがいって。元気が出たら、なんか体、ヘルスも。そう。ヘルスのこともなんか考えたり、例えば時間の使い方も結構考えたり、食べ物にもすごいなんか気づいて、ね、食べたり、そういうものを出てくるかな。で、それで日本人がすごい、ね、長く生きている。そうね。そう、生きがいを持って生きていると、ストレスが多分少ないと思いますね。あるいはストレスがかかっても、それをちゃんと、自分でうまくコントロール、ストレスをコントロールすることができるようになると思う。そうすると、健康、ヘルスにも、いい影響があるだろうし、Тэгэхээр ерөнхийдөө энэ икигай гэдэг юмны хаанаас ихэнх ер нь японочууд бас нэлээ явдаг баха. Үгүй ядаж ихэд аль нэгийг за түрүү чи хэлснээр бүгдийг ингэж одоо нийсэн хэсэг олоогүй байлаа ч гэсэн тийм үү нэг хэсгийг барьж байгаа. Тэрнээс ингэж өршлөөсөөр байдлаа янда хэзээ хугацаанд ч юм уу олдог ч юм уу тий. Эсвэл хажуугаар нэг хоббигоо зэрэгцүүлээ явж эхний мэдээд нэг учир нь олдооч юм арга нь олдооч юм уу тий. Нийлэх ч юм уу тийм талтай байх боломжтой. Тэгэхээр нөгөө талаас нь японочууд аюу нэг урт насалдаг тий. Аюу тийм залуу тийм сэтгэлгээтэй тий. Өшөөсөө онорсон залуудыг байлаа алдахгүй гэдэг ба штэ тий. Тийм юм нь болохоор энэ икигай олсных бас байж байх. Тийм болохоор икигай юм байгаа учраас эндээ зориулаад аль болохоор юм өөрчлөл аль юм хиймээр байдаг. Тэгэхээр идэж уух юм дачсан тийм үү тий. Хяналт тавиад ч юм уу тий. Одоо өглөө босох тий. Цаг нараа ашиглах таач гэсэн тиймэрхүү байдлаар зөвлөд явдаг. Талтай байж байна. Тэгсэн наканаас нэссэн чинь икигай гэдэг нь болохоор икигайтэй хүн болохоор ихэд барыг стрессгүй байдаг гинэ. За ганц нэг тийм стресс толлооч гэсэн юм тэрийг зохицуулах тийм чадамжтай. Ингээд айгуу тийм аятайхан нэг юм төлөв байдалтай. Одоо зончлох сайтай байдаг шиг байна.
なんか草原とのことの話でさ、なんか草が横出たそう場所になんかいるらしいみたいな、そういうね、ノーストレス。ね、ノーストレス。そうですね. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө нэг одоо жишээл манайхан одоо гадныхан айгүйх яадаг штэ. Япончууд яагаад ингэж ирүүл байна? Яагаад орд насалж байна гэхээс илүү гол цөмрөн те. Ikigai гэдэг гол цөмрөн айгүй чухал юм болов гэсэн. Ikigai нэг зөв хооллолт ч юм уу. Тийм. Тэгэхээр нөгөө ийм зөв хооллолт хийхийг нөгөө зорилго нь хаанаас гарч ирэх вэ? Ikigai байгаа учраас тий зөв хооллох одоо юутай. Тэгээ байхгүй бол нөгөө хүмүүс нөгөө нэг ямар ч юу тий өнөө маргаашаа ч юм уу тий бодоод ч юм уу тий. За өнөөдөр цагаач юм уу ч юм уу тий. Тэгж байгаа. Тэгэхээр Ikigai гэдэг юм тий учраас энэ асуудал аяг ингэж айтайхан тий зөв хоолчдаг, бие зөв аваа явуулждаг, цагаа зөв зохицуулждаг, амьдралаа ч гэсэн тий зөв зохицуулах тохиолддог юм болов гэж харж байна. Тэгэхээр Ikigai гэдэг ханаас явж байгаа. Тэгээ дараа нь тэр нөгөө нэг энийг олоод авчих юм бол тэр бусад юмнууд дагалдах юм уу тийм сураас бодоход. Ер нь юмыг нөгөө нэг үеийн Монголын бол 3 хоногтай гэдэг штеп. Тэгэхээр бид нэг гол цөмийг олохгүйгээр л нөгөө хүчээрээ нэг 3 хоногчл тийм цаашаа нөгөө тийм тижээх гал нь авахгүй тийм. Тэгээ унцаад байдаг. Заなんかモンゴルの人たちが日本人のなんかすごい若々さとかね、すごいなんか優しさとかそういうなんか魅力的なものをすごい置いて、でそれでなんか学びたいってそういうの結構最近出てます。で、それだけじゃなくて例えばなんかどんなご飯食べてるのだけじゃなくて、そのご飯食べてもなんかそれの下にいるなんかリーズンね、がない、ちゃんとないとね、進めないですよね。ね、長く時間で、それも保つってない。だから、Ikigaiは一番の、その、ね、そうですね。変わるものでしょうか。やっぱり生きていく上で自分を肯定的に捉えるというために生きがいはとても必要だと思うの。だからそれがあると、やっぱりこう、いろんなことにいい影響を与えると思うな。そうですね。で、どの人でもなんか生きているなんか意味があるって日本人ってそう思うんですよね。それすごいいいと思いますね。Энэ нөгөө Япончууд нөгөө ямар ч хүн байсан тий одоо жишээл манайхан жоохон муухан шиг юм уу ядуухан ч юм уу жоохон ядуу штэ тий бараг л хүчүүлэлтэй бараг тэгчүүл таарна ч юм уу тиймэрхүү бас байдаг штэ нэг жоохон муугачаа тий Япончууд л ямар ч хүн тийм үү тий энэ хүн энэ дэлхийд ирсэн тийм учир шалтгаан байгаа тий энэ хүн ямар нэг тийм сайн юм тий энэ хүн байгаа гэж юм байдаг тий тэгээд хоо одоо нэгсний тийм сэтгэлээр ч юм уу тий ямар нэгэн одоо юм гэсэн ойлголт ер нь бол байхгүй байх юм шүү дээ. Тэр юу гэдэг юм тий хүний тэр талаас бас аюу хөндлөж харьцдаг тий нөгөө талаас манайхан тууч харин туулж яриад гэж ярьдаг шүү дээ тий. Гэхдээ тэр нь болохоор яг хувь хүний хувьд хийж байгаа болохоос энэ нийт тэрний зөв харж байгаа харамт болохоор энэ хүн тийм үү тий ирж байгаа энэ дэлхийд ирсэн тийм үү ямар нэгэн зорилго байгаа тийм үү тий ирсэн тийм сая итгэдэг имига нэ учир утга тий байгаа ямар нэгэн сайхан юм байна. Тэр хин нэг бас тэлэр онлаач гэсэн бас бодох хэрэгтэй тий энэ байгаа учир утгатай тий одоо олж хараагүй ч гэсэн тий эзэн нэг эсвэл маргааш ч юм уу тий секундын дараа ч юм уу хараад ирэх боломжтой тий яг бодсон ч байж болно тий тийм за нэг иймэрхүү өнөөдрийн ингээ подкастаа дуусгая終わりにしますかね。はい。ありがとうございました。За өштэй бидний нэвтрүүлгийг сонсон. Баяртай. Баяртай.